Сайн байцгаана уу та бүхэн завгүй амьдралын хэм маягтай солонгос залуучуудын дунд тренд болоод байгаа нэгэн сонирхолтой тоог танилцуулъя. За энэ маань яагаад тренд болоод байгааг би та бүхэндээ дэлгэрэнгүй тайлбарлая. За эхнээс нь ахуулаад харъя. Хэлбэрийн хувьд маш сони юм налуу хэлбэртэйгаз энэ бол ямар нэгэн загвар тренд ерөөсөө биш. 41.5 градусын налуутай буюу нэгдүгээр хоолны дулааныг удаан хугацаанд хадгалах. Хоёрдугаар хоолыг зарцаахгүй байх технологитой гэдгээрээ онцлогтой юм. Бидний эрүүл мэндэд маш чухал ач холбогдолтой учраас материал бол хамгийн чухал байдаг. Энэхүү тогооны маань хувьд хөнгөн цагаан материалтай бөгөөд гаднаас бүрхүүл нь керамик, доторх бүрхүүл нь бол давхар гантик чулуун бүрхүүлтэй гэдгээрээ онцлогтой. За энэ маань яах вэ гэхээр нөгөө PFA буюу хүнд металл хортой нийтлүүдийг агуулаагүй хүний эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөөгүй гэдгээрээ онцлогтой юм. Тэгэхээр та бүхэн санаа амар хэрглэж болох нэ. Тогооны маань жингийн хувьд 2.2 кг бөгөөд 3 литрийн багт амжтай 3-аас 4 хүний хоолны хэрэгцээнд тохиромжтой. За тогоо маань ерөнхийдөө 2 хэсгээс бүрдэж байгаа бөгөөд гол ажлыг хөнгөвчлөх хэсэг болох хутгаж цэнэглэх шаардлагагүйгээр 2 ширхэг хуруу зайгаар ажилладаг. За холигчийн хувьд маань коноплараар жигэд гутгаад эхлэн гэсэн үг. Угааж цэвэрлэхэд маш хялбар, эргээ тогоондоо суйрлуулахад ч гэсэн маш хялбархан суйрлагддаг байгаа. Ерөөсөө угалж өгөөд чангалахад болдог. Тогоо маань ямар нэгэн плетийг голохгүй, газын плетийг индукцэн плетик гээд альч плетгээр ашиглах боломжтой. Та материалуудаа хийлээ, энэ конопыг дарахад л жигэд хэмээр хутгаад таны хоолыг түлхэхгүй, наалдуулахгүй жигдэлтэй болгоод өгнө гэсэн үг. За энэ тоогоо би өөрөө хэрэгжилж байгаа. Хэрэгэлсний үндсэн дээр бол өөрийнхөө яг анзаарсан маш гоё онцлогуудыг дурдъя гэж бодож байна. За нэгдүгээрт бол бид нэр сангивсаал аягүй шаард иддэг тий. Олуулаа ингээд шарахаар жоохон юм шарагдал тэр нь амжчгүй хамарчгүй ингээд дуусчдаг. Тэгвэл ерөөсөө энэ тоогоо сангивсаалаа хийгээд нэг 15 минут орхичтэй. Тэгэнгүүт махан болоод хүрээд ирнэ. Тэгэл ингээл бөөнөрөө чинь хоёрдугаар хамгийн гайхалтай зүйл нь нөгөө махны криспи чанарыг ерөөсөө одоо нөгөө шаржигнуур байдлыг ерөөсөө алдагдуулахгүй. Одоо би энэ бичлэг явуулж байгаа өнгө нь бол үнэхээр гоё харагдана. Та нарт харахад л амттай санагдана. За хоёрдугаарт бол нарийн ширийн бид нэр соустой хоол хийхдээ байнга л ингээл хутгаал байгаад идэг тий. Тэгэхээр бол энэ тоогоо бол үнэхээр бэст зогцсон. Байнга хутгаадах шаардлагагүй. Ахаад нэг 10 минут 20 минут хийгээд үлдээхэд соус маш гоё өтгөн ямар нэгэн түлэгдээгүй маш гоё болцтой болдог. За 3 дугаарт нэг давуу тал нь болохоро их тосон шарагддаг бүтээгдэхүүнүүд байдаг. Тэгвэл тэрэн шиг их тос их шаардлагагүй. Яг хийгээд таглаагаа тавиад орхичихно. За нөгөө миний хилээд байгаа нөгөө шаржигнуур байдал нь ерөөсөө алдагдгүй байсан гэдг нь үнэхээр бэст байсан. За энэ тоогоог бол Монголд анхудаа албан ёсны эрхтэйгээр UShop CGMN гэж газар оруулж ирж байгаа юм байна. Эхний 50 хүндээ 20% хямдрал зарласан байгаа юм байна. Энэ тоогооны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах эсвэл худалдан авалт хийхийг хүсэх юм бол чатаар болон доор гарч байгаа дугаараар холбогдоорой.